За дэлхий дээр хүн төрөлхтний соёл иргэншлээс тийм анслагдмал газар нутагт зэрлэг ан амьтадтай бэлтгэлгүй эсвэл буруу цагт буруу газарт одоо олон хүнийг төөрөгдүүлсэн ийм одоо эвгүй хэрэгүүд болдог. За энэ хэрэгт бол аялагчд гэхээсээ илүү анчид холбогддог. За ан гэдэг бол мэдээж хүн төрөлхтний одоо үүснээс хойш дагаж бий болж ирсэн зүйл. Тэгэхээр Free Podcast-ийн өнөөдрийн дугаар бол зэрлэг байгальд ан хийж байгаад хачирхалтай байдлаар авар сургуу алга болсон тэр хүмүүсийн тухай ярих юм. Free Podcast-ийн болсон явдал дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хүмүүрийн зөвлөх харилцсан мэдэлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол. Зарим нь өрсөлдөгчөө ялахыг. Нэгдмэл байхыг. Мөрөөдөлдөө хүрэхийг. Өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Дугаар эхлэхээс өмнө та бүхэн манай суугт subscribe дарж нэгдээд за мөн одоо талархлын товчийг дарж байгаа одоо эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ бас энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлхэн зүйтэй баха. За ингээд энэ хэрэг рүүгээ оръё. Өнөөдөр бид нэр бараг 10 орчим хэргийг ярина. Энэ одоо подкастыг бэлтгэхэд бид нэр ерөнхийдөө нэг 4 их сурвалж ашиглалаа. За тэр 4 их сурвалжаа одоо явц одоо дурдаад явна. За эхнийх нь бол мэдээж нөгөө Missing Enigma гэдэг за Америкт хийдэг подкаст байдаг. За тэрний The Missing Hunters гэдэг дугаарыг ашигласан. За бидний өмнө нэлээд ашигладаг байсан Missing Persons Mysteries гэдэг. За тэн дээр бол Unexplained Hunter Disappearances буюу анчид хачирхалтай байдлаар тайлбарлаж болохгүй тийм байдлаар алга болсон анчид гэсэн утгатай энэ дугаарыг ашигласан. За Missing Void гэдээ бид нэр өмнө бас нэлээд ашиглаж байсан да тий. Тэн дээрээс бид нар 3 одоо анчидын хэргийг авч ашигласан болвол Steph Young-ийн бичсэн Missing People Missing in the Woods гэдэг номноос 3 анчны хэргийг авч ашигласан. За ингээд нийтдээ бараг 10 орчим одоо анчтад тохиолдсон хэргийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За эхний хэрэг 2017 оны 11-р сарын 7 50 настай за зарим их сурвалжлаар бол 51 настай гэж байна. За Stanley Weigel гэх хүн өөрийн аав за энэ бол Stanley Weigel Jr. нь хүүхдэнтэй. За өөрийн аав за тэгээд найз Wilfred Joseph нарын хамтаар тэр Santa Fe үндэсний ойд бол ан хийхээр явсан байна. За энэ дөрвөн эрэгтэй бол тэр Бария оргилын харуулын одоо ойролцоо ойн замын тэр 83 дугаар зам гэж байдаг. Тэр замын дагуу бол буугааг нь хар явж исэн байна. За ангийн багийнхан бол бүтэн өдрийн турш бол одоо сархад хүртээд за тэгээд нэлээд одоо муудсан. За ингээд яг тэр үед ан хийж байгаад машины хажуугаар буг гүүхийг бол хараад тэгээд шинэ оройн 4 цаг үед байсан гэж байгаа. Стенли шууд машинаас бууг аваад буусан байна. Тэгээд араас нь гүйсэн. За тэгээд буугтаа бол утсаа жижиг гар бууг аваад буцсан байгаа байхгүй. Тэгээд том буугаа орхицсон, гар утсаа орхицсон тийм. Тэгээд тэр буугыг мөшөж гисэн байгаа. За цагаагаар тухайн үед бас жоохон тааруухан болж исэн. Хоол хүмүүс янз бүрийн бол авч яваагүй. Тэгээд 9 гартаа бол тэр 9 мм-ийн гар бууг бол ташаандаа хийсэн маягтаа ингээд гараад явсан байгаа. За аав нь бол дуудсан хүүгээ. За Стенли буцаад ирэхэд бол би удахгүй үеийн араас нь ингээд мөшгчөөд ирээгээд явсан байгаа. За тэр Йосефийн хэлснээр бол яг Стенли эдгээр хоорондоо харьцуулаад тэгдэг байсан юм байна. Нэрийн дуутахаар зөрүүлээ шүгэлддэг тийм байсан баг. За тэгээд нэрийн дуутахад бол сүлдээ шүгэлдэхэ болсон гэж байгаа. За тэгээд ирэхгүй удаад ахаар нь агаарт буудаж үтсэн гэж байгаа. Машиныхаа одоо сигнал дуут тохиог ажиллуулж үтсэн гэж байгаа. Юусоо болоогүй. За ингээд эрээг уучраас Стенлигийн аав бол яг энэ дээр нөгөө Жозеф болохоор ингэж байгаа. Буутахад хариу буутсан гэдэг. Жозефийн тэр Стенлигийн аав нь болохоор хариу ерөөсөө буунд сонсогдоогүй гэж хэлээд байгаа. За ямар ч байсан тэндээ хэсэг байж хагаад гуруулаа бол Стенлиг хайж тэргээр нэг хэсэг явсан байна. За тэгээд зүүн урд зүг рүү санх усын уулыг чиглэх маягтай явсан гутлын мөрийг нь олж харсан байна. За ингээд оройн 8 цаг хүртэл бол өөртөө хайсны. За ер нь бол хэрэг нэг тишээгээ буруу тишээгээ эрэглээ гэдгийг үзээд тэгээд алтныхыг дуудсан, цагдаа нарыг дуудсан. За ингээд Ирлийн баг бол газар дээр нь шуурхаа ирсэн. За тэгээд тэр үед бол нэлээд мантай. За тэгээд дараах нь цасан шуураад эхэлсэн гэж байгаа. За ингээд 11-р сарын 7-нд эдгээр чинь гарч байгаа шүү дээ. Ингээд 11-р сарын 8-ны өдөр
тэр Санхуан хотод амьдардаг тэр Нумелия Гонсалес гэдэг эмэгтэйгээс нэг мэдээлэл ирсэн байна. За тэр үед юу болсон гэхлээр тэр эмэгтэй гэсэн байна л да. Оройны цагдаа нар сүүлд нэг юу яатсан байдаг. Бичлэг хийсэн байдаг. Бид нар тэрийг яг нөгөө оригиналаар нь оруулна. 9-11 цагийн орд нэг эрэгтэй хүн ирээд хаалга амар балбсан гэж байгаа. Тэгээ хаалгыг онгоолоход ингээд ташаандаа гар буутай тийм буу барьсныг эрэгтэй хүн зогсож байсан гэж байгаа. Ингээд буу нь бол ташаандаа. Тэгээ Гонсалес бол тэр үнээс хатагтай Гонсалес бол тэр үнээс юу хүсэж байна гэдээ асуухад бол миний ачааны машин ууланд суусан араас хүмүүс одоо мөрдөөд хөөгөөд байна гэсэн байна. Тэгээд яг хуу оройцсонтой гинт нэг буутан ингээд ороод ирэхэд тэр эмэгтэй бас сандарсан байгаа юм л да. Тэгээд уцаараа яриулж гэхдээ татгалцсан байгаа. Үгүй гэдэг. Тэгээ ингээд байсаgal бууруугаа ингээд гарна яваадсэн. Тэгээ энэ одоо дээр мэрэм хийх гэж байгаа болов уу гэд. Тэгээ хаалгаа хаацсан байгаа. Тэгээ хаалгаа хаагаад ингээд цонхоор ингээд харж ирсэн чинь нөгөө чинь ингээд буцаад ингээд цаашаа явсан байгаа юм л да. За тэгээд яг хатагтай Гонсалесийн хувьд бол ингээд хүн алга болчлоо гэдэг мэдээг бол авсан байгаа юм л да. Нөө Ирлийн баг бол шуурхаа зар тараагаад. Гэхдээ тэрийг яагаад ч юм хатагтай Гонсалес бол хүүхэд гэж бодсон байгаа. Хүүхэд гэж бодсон учраас нөгөө гарбуу муутай хүн ингээ хүрээд ирэнгууд жоохон гайхсан байгаа юм л да. Тэгээ сүүлд нь ингээд мэдээгээр дахиад нөгөө зураг мураг нь гараад ихтэнгууд нөө энэ хүн чиг манад ирсэн ш тэгээд дуудлага өгсөн байгаа. За тэгээд ер нь бол хэсэг одоо хугацаанд бол Ирлийн ажиллагаа өрнөссөн. За тэгээд мэдээж одоо тэр хүн юу гэж ярьсан бэ гэдэг. За тэгээд хатагтай Гонсалесийн мэдүүлгээ бол тэгсэн байгаа юм л да. Тэр хүн нэлээд тийм айсан байдалтай байсан. Тэгээ нэрээ юу гэж хэлсэн бэ гэсэн чинь Стенли гэдгийг сонсоогүй юм. Вигл гэдэг овгийн сонссон байна. Ихтэй ингээд Стенли Вигл гэдгийг хэлсэн юм шиг. Тэгээд Стенли гэдгийг сонсоогүй. Тэгээд нэг тийм сандарсан байдалтай байж байгаа. Би тэгээд одоо өөрөө ч бас их айс уучсан ингээд тусламж үзүүлээгүй гэдэг. За тэгээд магадгүй ингээд энэ маягаар харсан хүн байж магадгүй гэж үзсэн учраас Стенли Виглтэй холбоотой зураг тооцоодыг бол энэ тэнүүгээр тараасан байна. За 11-р сарын 10 цагдаа нар Стенлигийн эгч Дарси Виглтэй ярилцсан байна. За Дарси юу гэж хэлсэн гэхээр ер нь бол Дарси гэжсэн байна. Эрэгтэй хоёр бол манай эрэгтэй хоёр энэ газрыг сайн мэддэг. Тэгээд энэ газар ингэж төөрөөд ингэж байна гэдэг бол ер бусын сонин санагдаж байна. Магадгүй дүү маань хэн нэгэн болохгүй бүтггүй үнтэй таарсан байх, асуудал орсон баха гэж хэлсэн байна. За энэ хоёр бас тэр хойд энэ тэнд тавьсан камеруудыг үзсэн маа л да. Тэгээд яг Стенлиг алга болох үедээ өмсөж байсан юм шиг ийм малгайтай цамц өмссөн нэг хүний дүрс ингээд камерт цаашаа харж байгаа юм дүрс. Ингээд эндээс алхаад ингэж явж байгаа дүрс камерт буусан байна. За ингээд 11 сарын 12-нд Дарси одоо их чинчтэй тэгээ цагдаа нартай холбоо барьж Шатхуун түгээх станцаас хэд хэдэн ширхэг хажуу талаас нь хэд хэдэн ширхэг хонгоо олдсон байна гэдгийг цагдаа нарт мэдгдсэн байна. За тэгээд Шатхуун түгээх станцын бичлэгийг үзсэн. Тэгээ бичлэгийг үзэхэд ингээд яг тийм тэр одоо баг Стенли мөн баг. Ийм малгайтай цамцтай эрэхтэй хүн ингээд нэг юм зүхтааж байгаа юм шиг тий зүхтаагаад нэг юм одоо ингээд яг тэр нэг байшингийн булан руу ингээд ороод ингээд сууж байгаа юм л да хярсан туулаа шиг. Тэнгууд нь удалгүй за нэг юм пикап маягийн машин ирээд тэндээс нэг 3 эрэхтэй хүн гарч ирсэн байна. Тэгээд тэр 3 эрэхтэй хүн ингээд явж байгаад яг нөгөө Стенлиг алхсан зүг рүү ингээд алхаад хэсэг байж байгаа буцаж гүйлдэж ирээд машиндаа суугаад явсан байгаа байхгүй. Тийм бичлэг үлдсэн байна. За тэгээд энэ нь бол эрх баригчдад одоо цагдаа нарт бол үнэхээр одоо хэрвээ энэ Стенли мөн болвол тэрний араас одоо хүмүүс хөөцөлж исэн болж таарах гэдэг байна. Гэмт хэрэгтнүүд үү, бүлэглэл үү, хулгайн ангийнх нь үү гэдэг нь бол мэдэхгүй байна гэж үзсэн байна. За тэгээд Стенлигийн ихч Дарси юу гэж үзсэн гэхээр тэр магадгүй тэнд буудуулсан баха бид нэр ер нь хайж олох ёстой гэдэг ийм одоо саналыг бол гаргасан байна. Ингээд энэ хэрэг гарснаас 2 сарын дараа буюу энэ чинь 17 онд гарч байгаа гэх тийм 2018 оны 1-р сарын 4-нд Дарси одоо 911 рүү уцтаж Стенлиг бол Пекос голын буудлын дээр зодуулж буундуу гарсан гэсэн тийм одоо мэддэгдэл ирлээ гэдэг юм юу авсан байгаа юм л та. Тэгээд тэрийг бол бас цагдаа нарт аврагчдад хэлсэн байгаа. Цагдаагийн газар тэр мэдээллийг аваад аврагчдад хэлсэн байгаа. Тэ одоо байгаль хамгаалагчид нарт хэлсэн байгаа. За тэгээд энэ мэдээг бол Дарсид яг хэн гэдэг цагдаа өгсөн бас тодорхойгүй байгаа. Одоо их сурвалжууд бол ингээд янз бүрийн юм яриад байгаа. Зарим нь баг тэр хүн одоо тэр цагдаа байсан үгүүд дээр хүртэл ингээд ирэлцэж байгаа тийм. Яа ингээд тэр хаваар нь хайсан боловч уул муруул ерөөсөө олоогүй. За ингээд 1 сард болж байгаа. Энэ явдлаас хойш 3 сарын дараа буюу 2018 оны 4-р сарын 7-ны өдөр Стенли Виглийн цогцыг Сан Хосе тосгоны ойролцоо загасалж байсан тэр одоо тэр 2 хүн тэр Пекос гэдэг голын дэрэгдээс олсон байна. За Дарсигийн хэлж байгаагаар бол цагдаа нарт бол яг хуу Дарси бол сүүлд нь тэгж хэлсэн байлаа. Цагдаа нар бол тэгж хэлсэн байгаа юм л да. Стенли голж ивж нас орсон байна гэдэг. Тэгвэл задлангийн үеэр толгой доо болон
толгойдоо нэлийн хүнд гэмтэл аваад хэд хэдэн хавирга нь хугарсан байна гэж байгаа. За энэ бол яг юу биш ээ. Эсвэл яг унсан байж болох юм. Гэхдээ энэ бол яг тийм одоо халдлахын үеэр гарч болох юм гэмтэл байна гэж эмчнэр нь бол үтсэн байна. За энэ дээр Дарси бол цагдаа нарт нэлээд одоо гомдолтой хандсан байгаа юм л да. Нөгөө ер нь бол их одоо хойрог ажилласан гэж нэлээд үзээд байгаа юм билэ. Тэр хэвлэлийн баг хурлын дээр сонсохоор. За тэгээд Дарси бол тэгж байгаа юм бол тэгж байгаа юм л да. Би бол юу босныг ер нь бараг мэдэж байна. Энд бол гэмт хэргийн шинжтэй байна. Мөн хүмүүс оролцсон байна гэж байгаа. Нэг юм дүгнэлт хийсэн байгаа. Энийг чи нөгөө хин хийж байгаа штэ. Нэг подкастн дээр нь байсан. За Стенли Вигелийн хувьд бол хамтрагчтаасаа салсныхаа дараа сургаггүй болсон тэр алга болсон гэд байгаа тэр юу уулынхаа ойролцоо. За гутлын мөр бол олцсон. За тэр гутлын мөрийг харах юм бол өмнө зүгт тэр Сан Хосегийн чиглэл рүү явсан гэж байгаа. Тэгээд хэдхэн хоногийн өмнө тэгээд дараа нь Хадагта Гонсалесинд бол очсон болж таарч байгаа. За тэгээд хүмүүс хөөж байсан, тусламж гуйсан. Дараа нь Стенли шатхух түгээн станцын хяналтын видеонд өртсөн. За араас нь хэсэг хүмүүс ачааны машинтай бол ирсэн. Тэгээд Стенли рүү буудсан байх магадлалтай. Гэхдээ энэ бол нотлохоогүй. Тэгээд тэр одоо хавийг бол үнэш ногтуудаар хайсан боловч Стенлигийн нэг өөр хувцас муцыг өнөрлүүлж байгаа л тэргээр өнөрлүүлэхээр ингээд ногт нь бол тэргээр хэсэг өнөрлөж байгаа л үнээр нь алдчихад байсан гэж байна. Энэ дээр бол яг Дарсигийн хэлж байгаа бол нохот бол яг үнээр алдах магадлал бас өндөртэй. Яг тэгэхээр салхи маш хүчтэй байдаг учраас одоо нохтыг бас төөрүүлэх ийм одоо магадлал байдаг гэж үзэж байгаа. За 2 сарын дараа ойлоо нэг Стенлиг чинь зодсон тий гэсэн тийм батлагдаагүй их сурулж гарч байгаа шүү дээ. Тэрийг нь бас баталсан зүйл бол байхгүй. За тэгээд энэ яг баталж чадах цорын ганц зүйл бол хэдэн сарын дараа Пекс голон ирэг дээрээс одоо цогц нь бол олдсон. Аллага байсныг үүсэхгүй. За тэгээд үндсэндээ бол хоёр хэсэгт л хуваагдж байгаа юм л да. Эхнийх нь бол ингэж байгаа. Үл таних хүмүүс түүнийг үнэхээр одоо хөөж байгаад эцэст нь бол түүнийг байрж авч аминд нь хүрээд за тэгээд гол руу одоо хийгээд одоо голд ингэж унаж өөрийгөө битээж нас орсон байдалтайгаар ингэж харуулахыг хичээсэн байна гэж үзсэн болвол хоёр дахь нь бол за Стенли одоо өөрийнхөөсөө хэлт холдох үедээ одоо согтуу хамтрагчт нь одоо бүгд нэг ууцсан байгаа штэ. Санамсаргүйгээр буудаад за тэгээд улмаар бол түүнийг бууцсныхаа дараа бол аглаг бууд ойроо бол одоо яасан. Нэг бол тэр нь одоо шархтаад өөрөө цаашаа зүхтаагаад тэгээд аглаг бөглөө ойд нөгөө hypothermia гэж яддаг штэ. Одоо осголтонд өртөж нас барсан гэсэн. Тэгээд Пекс голын дэрэгд бол нас барсан гэж үзсэн. Гэхдээ цогцыг олохоос өмнө Пекс голын дэрэгдүүр бол эрлийн баг явсан байдаг. Олоогүй байдаг. Сүүлд нь эрэл зогссны дараа цогц нь бол тэндээс гарч ирж байгаа штэ тий. Тэгээд ерөнхийдөө бол Дарсигийн хувьд бол энэ бол аллага байж магадгүй гэсэн ийм л одоо дүгнэлтэнд хүрсэн байгаа юм л да. За энэ бол Стенли Вигел тохиолдсон хэрэг байгаа. За хоёрдугаар хэрэг бол 2009 оны 9-р сарын 6-нд 61 настай багш мэрэгчлээ тэр Мел Надел гэдэг хүн өөрийн хоёр найз Жо, за нөгөөх нь Кевин. За Кевиний дагвар хүү Брайан нарын хамтаар бол Санта Фегийн үндэсний ойд байрлах тэр Элк гэдэг нэртэй ууланд бол ан хийхээр явсан байна. За оройн 17 цаг буюу 5 цагийн үед буудлаад Мел одоо тэр найзуудтайгаа хамтаар бол за жоохон алхаж байгаа дэрийгээд явсан байна. За тэр үед бол яг Мелийн өвдөг жоохон асуудалтай байсан. Өвдөг асуудалтай байсан. Нас нэлээд өндөр гарсан байсан. За тэгээд нэг битээ холдороо гэдэг нөгөө үед нас хэлсэн байгаа юм л да. Тэгээд Мел бол яг юу яасан юм л да. Нэг онцлог нь нэг нум сумаар ан хийдэг юм байсан. За энэ Санта Фегийн энэ ой бол буугаар ан хийхийг зөвшөөрдөг, нум сумаар ан хийхийг бол зөвшөөрдөг гэсэн байна. Гэхдээ яг өөрөө бол нум сумаа авч яваад 44 мм-ийн тусгай одоо буу ас авч явсан байна. За ингээ 2 цагийн дараа Мелийн найзууд бол яг хүлээж агаад нэг ирэхгүй болонгууд нь эвгүй санагдаад за тэгээ тэрийг хавар хайсан байна. За тэгээд машин дээр очсон байж магадгүй. Машин дээр очсон чинь машин тэр чигээр байсан. Машин руу орсон байсан янз бүрийн шинж тэмдэг ерөөсөө байхгүй. За тэгээд бусад найзууд нь бол гар буугаар агаарт буудаж ингээд дохио өгөхийг оролцсон боловч хариу дохио бол ерөөсөө ирээгүй. За энэ үед бол аль хэдийн угаасаа харанхуй болчихсон байсан. Тэгээд хангалттай олон гарч идэнгүй байсан учраас тэр хавийг сайн самнаж чадаагүй. Ингээд тэргээр хайж авч байгаа тэр Дэн гэдэг нэртэй анчинтай таарсан байна. Тэгээд Дэн гэдэг анчинт нь бол нөө химэл дагуул утас гэдэг үлээ те. Химэл дагуул утас байсан. Тэр утсыг нь аваад цагдаа нарыг бол дуутсан байна. За ингээд маргааш нь бол эрен хаах аврах ажиллагаа үргэлжилсэн. За хайлтын үед бол Жо Кевин нартай ярилцлага хийсэн байдаг. За тэд бол Элк ууланд явж байхдаа зурслагын газараас ирсэн бололтой 3-4 удаа тийм буун дуу сонсон хүмүүстэй бас таарсан байна. За тэгээд тэр нь бол жоохон найзуудынхан буудсан буун дуу байсан уу? Эсвэл яг нөгөө
Хэний буудсан нөгөө мэйлийн буудсан буу байсан уу гэдэг нь бол эргэлзээтэй. За тэгээд одоо ер нь бол нөө яагаад тэд нар их гайхсан гэхлээр голдуу нум сумаар ан хийдэг хүмүүс чинь буундуу сонсголоо жоохон сонир санагдлаа. Яг л энэ чинь дандаа нум сумаар ан хийдэг юм чинь. Тэгээ юу юм бол гэж бодоод бас гайхсан гэж байна. Гэхдээ нөгөө альных нь буундууг сонсдог бас сайн мэдэхгүй байна. За мэйлийн хувьд ямар түүх байдаг вэ гэхээр энэ хүний хувьд яг энэ ууланд өмнө төөрч исэн. Тэгээд төөрөөд яагаад төөрсөглөө тэр үед бол нөө илүү талбайг самнахын тулд салж явсан баг. Мэйл ганцаараа явсан. Тэгээ мэйлийн үед бол цэрэг талбаасан, байгальд нэлээд аялж исэн, ангийн туршлагатай, тайквондогийн хар бүстэй, ер нь бол нэлээд одоо туршлагатай, ер нь бол энэ хээр газар бол өөрийгөө аваад явчих хэмжээний хүн гэж үзсэн боловч нөгөө талаар бол энэ хүний өвдөг асуудалтай, тийм хол газар явж чадахгүй, нас өндөр, тэгээд бас нэг зүйл нь зүүнүүд нэг тийм сайн хардаггүй. Тийм хүн байсан ба. За ингээд яг өмнө нэг алга болох үед найзууд нас ингэж хайж агаад олсон. За энэ удаа бол мэйлийг бол ерөөсөө олж чадаагүй. За цагдаа нар бол мэйлийн GPS-ийг тэр джип машинда тэр байгаа хэвээрээ одоо GPS-ээ бол джиптэй үлдээсэн байна. За тэгээд энэ юу гэсэн үг гэхээр энэ бол их хол явахыг ерөөсөө энэ хүн төлөвлөөгүй байгаа байхгүй. За тэгээд охин нь байгаа Кристенсен гэдэг. Тэр охиных нь хэлж байгаа бол яасан баам л да. Зүн бэлэгчдэр очсон байна. Тэгээд зүн бэлэгчдэр очиход бол тэр хавийн ойг сайн самнаа голын нэр хэлсэн. Тэр гол руу нэлээд самнаад үзгээ. Тэр гол руу самж үзэхэд юу хийсэн байдгийг. Гутлынхан мөрийг олсон байдгийг. Ингээд явсан мөрийг. Тэгээд цаашаа ой мод руу орсон чинь нөгөө Val Kilmer гэдэг нэг алдартай жүжигчин байдаг шүү дээ. Одоо Batman тоглосон. Бидний нөгөө өмнө хийжсэн нөгөө цаавгийн хүн гэж дараатнуудын The Ghost in the Darkness гэх кинонд тоглодог. Тэр хүний жүжигчний хувийн одоо эдлэн газар байж таарсан. За тэгээ тэр хүн бол одоо эдлэн газарт минь одоо дураараа нэвтрлээ тэрэ гэж хэл ам үсгс учраас тэр одоо эдлэнгээс бүгдээрээ одоо ирэлцэд бол гарсан баам л да. 9-р сарын 15 гэхэд мэйл бол хаана байгаа талаар бол бодиттой мэдээлэл ерөөсөө олдоогүй. За үнэс ногтыг тавьж үзэхэд бол тэр мэйлийн бийдсэн газрыг бол олж чадсан. За тэгээ тэрний дараа бол үнэрийг алдсан баг. Тэгээ хэргийн газар байсан өөр нэг нохой яг тэр нөгөө хэсэг явж байгаад үнэрийг ингээд алдаал байсан юм шиг байна. 9-р сарын 17-нд ирэх баригчид бол ялангуяа тэр цагдаа нар бол тэр тэдний байрлаж исэн хуарангийн орчимд яг 9 мм гарбууных нь нэг тэр ихний гар бол мөн болж таарсан л та мэйлих 4 шиг хонгоо олсон баг. Гэхдээ тэр хонгонууд тэнд нэг хэсэг байсан бололтой юм ингээд жоохон шороо морон дарагдсан байдалтай байсан гэж байна. За тэгээд цагдаа нар бол мэйлийг бол ойд төөрж сандарсан тухай бол яг хуу өмнө нь одоо ингээд төөрчсэн гэдгийг бол найзуудаас нь сонсоод за тэгээд тэр яг хуу тэр ярилцлагаас тэр найзуудтай нийсэн ярилцлагаас нь харахад бол найзууд нь тэгж хэлсэн байт юм л да. Иргэлийн ажиллагааг зохион байгуулахад хангалттай хүч авчираагүй жоохон хойрог хандсан гэдэг дээр бол найзууд нь бол нэлээд гомдолтой, шүүмжлэлтэй хандсан байдаг. За Дэнээс бас ярьцлага байцаалт авсан байдаг. За Дэн бол нөө энэ тал дээр бол яг бас ингээд буундуу сонсоогүй гэл мэдүүлгүүднээс янз бүрээр зөрөөд байгаа юм л да. Тэгээд зурцлагийнх нь хажуугаар өнгөрч байсан зарим хүмүүс бол яг Дэн нэг тийм юм харсан ба. Хэсэг машин төмөс ингээд явсан. Ерөнхийдөө тэргээр нэг хүмүүс явдаг юм байна. Бууга ихтэй очиж санджд байдаг. Тэр ингээд нэг юм пикап машин тэр 2 3 хүн суудсан. Артлынхан суудалт нэг урталт нь ингээд жолооч ингээд зоччин суудлаа нэг хүн артлаа. Тэгээд бүгдээр ингээд нөгөө Дэний хажуугаар зүрхтөө ингээд нүрээ нуух маягтай нэг ингэж харж явах маягтай явсан гэж байгаа байхгүй. Дэн бол тийм мэдээлэл өгч байгаа. Тэр нь бол яг нөгөө юу байсан гэж магадгүй гэж байна. Бүлгэмийнхэн ч юм уу эсвэл хулгаан анчид ч юм уу тийм нөхдөд байсан байж бас болох юмаа гэж үзээд байгаа. За ямар ч байсан мэйл зохиолцсон бүх зүйл бол яг тэр тэдний буудалж байсан хуарангаас бол холгүй болсон гэдэг нь бол айгүй тодорхой байгаа. За энэ дээр мэйлийг бол өнөөдрийг хүртэл хаана байгаа, түүнд юу тохиолдсон, цогц сэдрийг бол ерөөсөө огт олоогүй. За Нью Мексико мужийн цагдаагийн газар бол энэ хэргийг маш наривчлан судалж мэйл Надалын амьдралыг олон талыг одоо гүн гүнзгий судалсан байна. Тэгээд нэг тийм сонин хачралтай зүйл гарч ирээгүй. Ерөнхийдөө ингээ хэрэг ингээл үзүүрээс барьж аваад мухардаал байсан байна. Маш олон тооны таамаг бол дэвшсэн. Гэхдээ таамагуд нь таамаг хэвээр үлдсэн. Яг нь ер нь бол ар гэрийнх ялангуяа охиных нь ярьж байгаа бол мэйл нэг тийм хол явж чадахгүй. Өвдөг муутай хүн. Тэгэхээр тэнд бол 3 дахь этгээдүүд байсан байх магадaltaй гэж үзээд за тэнд бол гэмт хэргийн шинжтэй байна гэж бол огтуд нь үтсэн байна. За
Энэ талаар бас David Paulides өөрийнхөө Missing 411 гэдэг номон дээр бол бичсэн. Гэхдээ их товчхон бичсэн байсан. Missing Void дээр бол нэлээд дэлгэрэнгүй ийм подкаст бол хийсэн байсан. Гэхдээ өнөөдрийг болтол мэйл найдалд юу тохиолдсон талаар бол хинч мэдж чадаагүй. Арга гэрийнх нь одоо болтол ингээ хариултыг хүлээгээд сууж байгаа. За 3 дугаар хэрэг. Zeb Hughes, Gunnar Palmer гэдэг 21 настай, нөгөөх нь 16 настай юм хоёр залуу. 2020 оны 12 дугаар сарын 3-ны пүрэв гарагт Mississippi мужийн Vicksburg-ийн тэр хэсэг газар ан хийж байгаад алга болсон. Энэ хоёр болохоор ном сумаар ан хийдэг, завтай ан хийдэг, загасчилдаг ийм одоо залуучууд байсан байна. За яг анд гарах тэр өдөр нь чинь 10 сарын 3-нд гарч байгаа шүү дээ. Цагаагаар маар бол нэг юу байхгүй. Тэгээд нэг юу ерөнхийдөө ингээд андаа явж байхад нь 2-3 өдрийн дараа юуг нь олсон ба. Эд хэрэглүүдийг нь олсон ба. За тэгээд тэр голын дагуу бол ингээд самналт хийж үтсэн. За тэр гол бас ингээд мөс цоолж байгаа загас барьсан тэр гол мөрүүд дэр нь байна гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хоёрын одоо юу ингээд нөгөө хэрэгэлдэг байсан завь нь ингээд хөмөрсөн байдалтай. Гэхдээ нөгөө нэг тэр чинь хөлдсөн байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр хавьд ингээд зун нь бол ирээл нөө тэргүүрээ загас махсаа барайл ингээд завьтай байт юм байл да. Тэр завь ингээд ерөнхийдөө ингээд тэр хоёр орхихдоо дээш нь харуулад дотор юм хийгээд ингээд бүтээгээд орхидог байсан бол аврагчид олохдоо тэр завь нь хөмөрчихсөн. Эд хэрэгэл хамаг өмнө энэ тэнд асгарчихсан байдалтай байхыг бол олсон баг. За 12 дугаар сарын 4-нд бол албан ёсоос сургаггүй алга болсон гэж мэдээллээд за ингээд тэр хоёрыг хайх ажиллагаа бол өрнөсөн баг. За тэр хоёр явахдаа ганцаараа яваагүй, нохоотой явсан. За тэр нохоо ч гэсэн олдоогүй. За олон 10 хүнээс бүрэлдсэн эрлийн баг тусгай зориултын онгоц, дулаан илрүүлэгч дуран бүхий нисгэгчгүй онгоцууд хүртэл одоо дронууд хүртэл энэ ажилд оролцсон боловч юу ч олдоогүй. Ингээд эрлийн 2 дахь 7 хоногийн одоо үед бол юу яасан юм л да. Талбайг өргөтгсөн баг. За тэгээд ер нь бол яг тэр хавьяас нэг тийм хол яваагүй бахаа л гэж үзээд байгаа. Тэгвэл бол энэ хоёртой холбоотой янз бүрийн зүйл бол болоогүй. Олдоогүй. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 24-ний үед бол тэр шериф Мартин гэдэг хүн бол тэр сонинд өгсөн ярилцлагад тэгж бичсэн байгаа юм л да. Зул сарын баяраар ч гэсэн хамаагүй бид нар эрлийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэд тэгсэн байна. За ингээд тэрийгээр одоо бүр ингээд гол улсыг ингээд хагалж байгаад мөс зүсийг хагалж байгаад хүртэл эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн одоо мөсөн доогоор орцсон байж магадгүй гэд энэ тэнд одоо хагасан мөс цөмөрсөн зүйл байна уу гэдэг үзэхэд бол тийм зүйл бол байгаагүй. Ер нь бол хэдийгээр залуу хүмүүс ч гэсэн нэлээд авхаалт самбаатай байсан талаар энэ гар гэрийн эцэгүүд нь ирсэн байдаг. Тэгтээ ингээд эрлийн ажиллагааг өрнүүлээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны хүртэл бол энэ хоёртой холбоотой янз бүрийн зүйл олоогүй учраас эрлийн баг бол эрлийн ажиллагааг зогсоосон. 4-р хэрэг. За 4-р хэрлөө орох юм нь биднийг бас байнга дэмжиж ажилладаг оюуны дэмжиж байгууллага supply chain-д талархснаа бас илэрхийлье. За 4-р хэрэг Джеймс Рамбон. Энэ хүн бол 51 настай. За энэ 2003 оны 9 дугаар сарын 3-нд Канадын Quebec мужийн тэр Cushavac гэдэг хотоос өмнө зүгт орших тэр Kanapisco гэдэг голын ойролцоо ан хийх гэж яваад алга болсон байна. Энэ ганцаар яваагүй 3 найзтайгаа явсан. Тэгээ дөрүлээ бол тэр хавьд урд нь ан хийж исэн тэр хавийн хоочныг сайн мэддэг нэлээд туршлагатай хүмүүс байсан байна. За тэгээд яг тэр андаа явж байхдаа айгүй том caribou олж харсан талаар одоо найзуудаа ярьсан байна. За тэгээд одоо шууд Джеймс бол хөөцөлдөөд ганцаараа тэр аглагаар орсон. Нөгөө гурав нэгэ гадаа нь араас нь явж байхдаа за Джеймс жоохон удаан яваарай гэл. Тэг явж байгаа тэг Джеймс сургаггүй алах болсон. Тэг нөгөө хэд нь олдгүй. За Джеймс бол тухайн үед нэг улбар шар хантаастай юул нэг тэр модон дотор хангалттай харагдах байгаа байхгүй. Улбар шар хантаастай. За тэгээд нилээ явж байгаад нөө ямар ч байсан ангаа бол унгасан юм шиг байна. Бугныхаа. Тэгээ бугны цогцны дэрэгдээс юу болсон ба түүний камерыг нь олсон ба бууг нь олсон ба өөрөө байдаг. За тэндээс бол хувцсны үлдэгдэл гарч ирээгүй. Тийм байдалтай байсан. За ингээд тэр хаваар бол хайж эхэлсэн ба. За Джеймсийн найз Пам гэд эмэгтэй байгаа. Тэр бол амьтанд бариулсан байж магадгүй гэж таамагласан. Тэгвэл тэндээс бол амьтантай тэмцэлсэн янз бүрийн уулмөр бол олдоогүй.
За энэ газар 35 жил ажилласан нэг хөтөж болоод тэгсэн баг. За энэ газраас бол ингээд өгсөн хүн янз бүрийн одоо ан хийж явж байгаа, төөрсөн барьсан тийм анчтын цогцол бол дандаа олддгоо. За Джеймсийн хувьд бол туршлагатай анчин. За өөрийн чадвартай бол мэдээж итгэлтэй байсан байж таараа. За ер нь бол Джеймсийн хувьд бол маш олон газараар ан хийж явж исэн юм байна. За тэгээд энэ аяллаа явахдаа энэ дөрөв тэгсэн байгаа юм л да. Хөтөчгөө аялсан байгаа. Ангийн хөтөч бас тусдаа байдаг шүү дээ. Ангийн хөтөчийг авахгүйгээр энэ аялалд явсан байна. За тэгээд энд бол яг нохтын баг бас ажилласан. За маш одоо олон өргөн газрыг самлсан боловч түүнтэй холбоотой өөр зүйлс бол ерөөсөө олоогүй. Яг л агаар зам хорсон мэт алга болсон байна. За магадгүй махчин амьтанд бариулсан бах. Эсвэл одоо ослоор хаа нэгтэй нас барсан. Тэгээд тэр талаар бол янз бүрийн нотлох баримт бол олдог байна. За Джеймс бол яг ярин нэг тийм юу хийсэн юм шиг бас нэг амнезиа гэдэг юм аа. Одоо нөгөө нэг гинт ингээд нэг ой санамж одоо алддаг нэг тийм өвчин байдаг шүү дээ, тийм. Хүн танихаа болчдөг, тийм. Хаана байгаагаа мэдхээ болчдөг. Тийм бас нэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр тэр нь бас хөдлөөд за тэгээд тэрнээсээ цаашлаад ингээд бүх зүйл буруугаар ирсэн байж магадгүй гэсэн таамгийг бол Пам бас найзууд нас гаргасан байна. Тэгтээ бол энэ талаар бол янз бүрийн зүйл одоо нотлогдсон зүйл байхгүй. Гэхдээ ямар ч байсан Джеймс Рамбонтой холбоотой ямар нэгэн зүйл өөр зүйл бол олдог байна. За 5 дугаар хэрэг Алан Тас 52 настай. За энэ хүн бол 2003 оны 11-р сард амралтаа аваад за тэгээд ангийн аялалд явж байгаад Орос руу алхсан байна. За энэ хүн бол хаана ан хийжсэн байг бол Монтана мужид тий. Тэгээд тэнд бол яг өөрөө бас нэг янз бүрийн тийм гоё чулуу цуглуулт юм байна. За тэгээд чулууга цуглуулга бугын анд явсан байна. 14 сарын 22-нд зочд буудалтаа бол ирж байрлаад за тэгээд зочд буудлынхаа тооцоо моцоо хийгээд ингээ 24-ний өдөр хүртэл бол ямар нэгэн ер бүсийн зүйлд оролцохгүй байжгаад за тэгээд андаа гарсан байна. За ингээд нөгөө анд гараад буцаж ирэхгүй болохоор зочд буудалд нь ороод үзтэл бол тэнд бол ангаас бусад бүх зүйл нь ангийн хэрэглээний бусад бүх зүйлс нь тэндээ байж таарсан байна. За өөрөөр хэлбэл анд яваад буцаж ирээгүй гэсэн үг байхгүй. За ингээ 11 сарын 26-нд алга болсон гэж албан ёсоор зарлаад үүний дараа бол цагдаа нар аврах багийнхан эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. За Аланы хувьд бол ажилдаа их сайн, нэр хүндтэй, аялах дуртай нэгэн байсан. Нэлээд хариуцлагатай ажилтан гэдгээрээ бол найзуудынхаа дунд нэр хүндтэй. За тэгээд ер нь зочд буудалдаа эргэж ирэхгүй байна гэдэг бол энэ хүнд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдсон гэдэг найзууд нь шууд ойлгоод ингээд эрлийн багт бол сайн дураараа нэгдсэн байдаг. За ингээд явж байгаад Миссури голын ирэг дээрээс Миссисипи Миссуригийн гол байдаг шүү дээ. Миссурийн голын ирэг дээрээс ачааны машиныг олсон баг. Одоо пикап машиныг олсон баг. Энэ нэлээд ажиглалтай санагдсан. Аал нөрөө байдгүй. За ачааны машинаас нь бол Винтовын хоосон хайрцаг. Тэр бүх сумаа аваа буусан юм шиг. Тэгээд гутал нь олцсон. Гутлаа тайлаад явсан. Тэгээд ааландаа юу тохиолдсон бэ? Яагаад тэр гутлгүй ойроо явсан бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм л та. Тэгээд яг тэр хавьд ингээ хайгаад үзэхэд ямар ч уулмөр олдохгүй гэж. Ингээд бүр хайгаад олдохгүй болохоор нь 2021 онд бол одоо энэ хүнийг бол албан ёсоор бол нас барсан гэж зарласан. 2000 тий албан ёсоор 13 онд албан ёсоор зарласан ба. За өнөөдрийг хүртэл аалантай холбоотой ямар нэгэн зүйл олдоогүй, сурах арчиг байхгүй, ямар нэгэн мэдээлэл байхгүй ийм байдалтай байсан ба. 6 дугаар хэрэг Jeremy Childress 31 настай. За энэ залуу бол 2004 оны 10 дугаар сарын 17-нд Америк нэгдсэн улсын Орегон мужийн нутагт тэр Trax гэдэг нэртэй ууланд өөрийн тэр хамт ажилладаг тэр Шейн Луи болон түүний хүү Шейн Жуниор нарын хамтаар хандгай агных аялалд явсан баг. За энэ аялал явж явах үедээ мөр хөөж нөгөө өрөөсөө салж яваад Орос руу галуулсан. За яг нөгөө тэр чинь мөрөө хөөчөөд нөгөө аав хүү хоёр бол буцаад отгохтой хүрээд ирж байгаа. Тэгээ гал малаа түлээд ингээ байж байгаа юм л да. За тэгээд джип машинда буцаж ороод тэгээд машин тэрнээс одоо юуна GPS дээр аваад бас ингээ галаасаа өөр хэд зүйлс авчираад ингээд яг тэр галаа түлчээд аав хүү бол нөгөө хэнийг хүлээж байгаа шүү дээ. Жереми хүлээж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр орой нэлээд манан бууж гисэн. За тэгээд одоо ингээд манантай болоод ихэнгүүт за энийг юу биштлээ гээд баг зэрэг одоо тэр хаваар алах гэж үтсэн учраас боловч маш их манантай байсан учраас нөө найз нь хүүгээ үлдээгээд ганцаараа явсан баг. За тэгээд
өтгөн маань дундуур нэлээд хайж авдаад олдохгүй болонгуудаа за би ч өөрөө төрж магадгүй юм байна гэд буцаад явсан. Буцаад явж явах замдаа юуг олсон бэ? Жеремигийн нэлээд жажлах дуртай байсан бох. Одоо брендийн бох байгаа шүү дээ. Тэрний базаад хайсан цаас зажилсан бох хоёрыг олсон ба. За ингээд энэс үзвэл олоогүй. Манай ихтэй байсан учраас за тэгээд одоо энэ тэндээ тэр одоо хоноглоод маргааш нь бол одоо доошоо одоо уулаа оруулж буугаад цагдаа нарыг дуудсан ба. За Жеремигийн ирж хайх ажилд бол сайн дурынхан аврах багийнхан гээд олон хүн ирж оролцсон л да. Тэгээ энэ дээр нэг сонин сэжүр гарч ирсэн. Аврагчдад явж байхад нэлээд алсад 3 удаа ингээд буудах дуу гарсан ба. Энэ одоо аврагчдын үзэж байгаа бол SOS юм шиг байна. Одоо авралын тий. Тэгээ Жеремигийн хэрэгтэй холбоот яг энэ яг Жереми мөн үү эсвэл өөр хүн үү гэдг нь бол маргаан хаваараа үлдсэн. За тэгээд тэр найз нь бол буундуу сонсоогүй гэдээ бас ингээд янз бүрийн юм ярьсан байлээ. 2004 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар бол түүнийг хамгийн сүүлд харсан гэх тэр газраас нэг 4 м радиуст бол иргэлийн ажиллагааг өрнүүлсэн боловч олоогүй. За мэдээж одоо ар гэрийнх нь сэтгэлээр бол маш их унсан. За тэгээд ар гэрийнх нь яг энэ чинь 2013 оны 10 сарын 7-нд юу яаж байгаа шүү дээ. Албан ёсоор нас барсан гэд зарлж байгаа. Тэгээд Жеремигийн дурсгалд зориулаад юу яасан баг. Ар гэрийнх нь бол вебсайт ажиллаулдаг. Тэр вебсайтаараа бол тэнд аялж байгаа хүмүүс зөвлөмж өгдөг, анхааруулга өгдөг ийм одоо вебсайтыг бол ажиллуулсан баг. За ингээд Жеремитэй бол юу тохиолдсон нь ингээд бас тодорхойг үлдэж байгаа. 7 дугаар хэрэг. Barnett Barry Zeldin. За энэ хүн бол нэлээд өндөр настай, 74 настай. Энэ хүн бол 2013 онд 10 сарын үеэр Нью Жерси мужийн тэр Барнегат гэдэг газар одоо юу яасан баг юм л да. Ан хийхээр яваад их нэртэй хэлээд тэр андаа явсан ба. Хамгийн сүүлд ихнэр нь харсан. За ингээд дор сурах алгуулсан. За тэр 92 Chevy Blazer гэдэг машина тэр амралт цугаалгын газар руу авч тэр амралтын зогсоодоо авч тавиад за тэгээд өмнө яг тэр хавх тавьсан газруудаар шалгаж исэн юм шиг байна. Тэгээ өөрөө бол нохоогоо дагуулсан явсан. За байрыгийн төөрдөг тэр хэсэгт бол яг нэлийн тэр одоо нэлийн очдог байсан хэсгээр нь бол самналт хийж үтсэн байгаа юм л та. 1972 онд бол яг энэ байрыгийн одоо ан хийж байгаа газрыг бол одоо тэр Warren Grove-ийн амралтын газрыг бол тусгай хамгаалтанд авсан. За энд бол анги хийхийг тодорхой хугацаанд зөвшөөрдөг. За тэгээд байрыг бол тэгж ирсэн байгаа юм л ихнэр нь сайн чинь амьд үлдэх чадвартай. Урд нь бол ийм эвгүй байдлуудад орж исэн ч гэсэн одоо амьд мэнд гараад ирж исэн гэд тэгээд ярьсан байдаг. За байрыг алга болох яг тэр үед бол цагаагаар бүрхэг чийхтэй одоо шүнж тэр өдрөнч тэр нэлээд хүүтэн байсан гэж байгаа. Температурыг бол тгий заагаад байгаа юм да. Фаренгейтийн шалбараар Америк хүчний Фаренгейт гэдэг 66 хэм. За энэ нь бол бас нэлээд сэрүүхэнд орно. Салхины хурд бол 40 км/сек гэхээр бас хөөрхөн салхитай байсан ба. За тэгсэн байрууд бол энэ нөхцөл байдлыг мэдрээ зохицуулах ур чадвар бол байсан гэж бол ихнэр нь үзэж байгаа. За нөгөө даваа гаригийн орой гэртээ ирээгүй учраас ихнэр нь бол Жанет те. Жанет бол дуудлага өгсөн байдаг. За тэгээд яг хуу эхэндээ жоохон хүлээж байгаад нөгөө анчин ингээл нөгөө хэд хоноор үргэлжлээ явчихсан шүү дээ. Нөгөө ангаа хөөгөл те. Тэгэхээр эхэндээ тэгж утсан ба. За тэгээ явж байгаа юм болов уу. Тэгээ даваа гарагч болсон байдаггүй тэгэн гут нь дуудлага өгсөн ба. За ер нь энэтэй бие даасан хүн байсан гэдэг. Тэгээ ингээ мегмар гарагаас эхлээд яг ингээд өөрөө бол ингээд дуудлага өгөөд аврах багийнхны дуусны дараа ингээд гар утсан ингээд бүр ингээд мегмар гарагч залгасан байгаа, лав гарагч залгасан байгаа, байнга заа. Тэгээд нүг шууд voice mail буюу нөө дууд шууд л орчод байсан гэдэг байгаа байхгүй. Ингээд 10 дугаар сарын 10-ны пүрэв гараг дээр бол тэр Open Gun гэдэг анчтын клуб юу байсан ба. Энэ одоо анчт нь болохоор иргэлийн ажиллагаанд оролцсон ба. За тэгээд тэр Wilbur's Falls гэдэг тэр клубын ерөнхийлөгч бол тэгж хэлсэн байгаа юм л да. За түүнийг хайхаар бид нэг ингээ бөөнөрөө гарсан боловч юу ч олоогүй. Баасан гарагт иргэлийн ажиллагаа бүтээгүй, юу ч олоогүй. Бям гарагт бид нэр дахиад одоо хайгаад түүний машиныг нь олсон гэж байгаа. Тэр Chevy Blazer гэдэг машиныг нь олоод тэгээд тэр ангийнхаа клубын дэргэд авчиж байрлуулсан байна. Тэгээд машиныг нь олоход ийм байдалтай байсан баг. Түлхүүрэн зоолттой, цонхнууд нонгорхой,
гар утас нь хяналтынхаа самбар дээр одоо самбар дээр ингээд тавьчихсан те. Түүний нохоо тафи гэдэг нохоотойгоо явсан баг. Тафи нь бол 4 өдөр ганцаараа юу ч идээгүү тэнд байсан баг. Тэгээ нэг бугунд зориулж бууг өргөхийн тулд ингэж тарааж өгдөг тийм эрдэнэ хатаас эрдэнэ шишээр хийсэн тийм зүйлийг идэж нохоо нь бол амь зогоосон баг. Тэгээ тэн дээр ингэсэн баг. Яг эхнэрийнх нь тэр таамаглаж ярьж байгаагаар бол нохоогоо үлдээчээд тавьсан авхаа ч юм уу урхаа ч юм уу самлах гад тэндээс гарсан баг гэж үзээд байгаа. Машинаас нохоогоо байлгаж байгаа. Нохоо нь бол айгүй тийм ухаалаг ер нь ингээд тушаал өдрийг сонсдог. Тэгээ гараа явсан тэгээд эргэж ирээгүй ямар нэгэн зүйл тохиолдсон гэж үзээд байгаа. Энэ дээр бол Нью Жерси мужийн цагдаа нар нислэг тэрэг ноход ингээд байрыг бол хайсан. Хайлттай ажиллагаа нь бол тэр амралтын газар төвлөрч байгаад улмаар бол тэр Нью Жерси мужийн тэр ойроо нэлээ ойрцсон. За ингээд байрын алга уснаас 6 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 13-ны нэм гаригийн үдээс хойш 90 хайх аврах ажиллагааг бол албан ёсоор зогсоосон. За тэгтээ сайн дурынхан бол дараагийн мягмар гариг хүртэл бол хайсан. Маш одоо том өргөн газар нутгийг бол самж үтсэн баг. За Жанетийнхны өссөн ярьстай байгаа юм л да. Эхнэрийнх нь түүнийг ойд сайн гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Тийм болохоор би ерөөсөө түнд санаа зовдгоо байсан. Тэр юу хийж байгаагаа сайн мэддэг. Нилээн одоо маш чадварлаг юм анчаа ингээд. За яг тодорхойгүй хугацаар амьд байж болох юм. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөөр ирэхээр бол түүний найдвар улам багаснаа гэж байгаа. За байргийн бэр Деби гэд бүсгүй бол тэгсэн байгаа. Тэр зүгээр алга болоогүй. Ямар нэгэн муу зүйл тохиолдсон. Тэгэхээр машин нь бол ямар ч нохоотор хамт олсон байна. Тэгэхээр тэр ямар нэгэн зүйл анхаарлыг татаад машин орхиод тэгээд одоо нохоогоо орхиод тийшээ гарсан бахаа гэж үздэг байгаа. За янз бүрийн аврагчид одоо цэргүүд, хөршүүд, найз нөхөд гэдэг ингээд ерөөсөө гал унтраах ангиман гэл айгүй олон сайн дурынхан бол сэтгүүлч төртөл оролцсон байдаг. За тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам бол мэдээж итгэл найдвар нь багассан. За тэгээд яг юу түүний анхаарлыг татаад тийшээ орсон бэ гэдэг нь бол асуулт хэвээрээ үлдсэн. Өнөөдрийг хүртэл одоо байраатай холбоотой янз бүрийн зүйл бол ерөөсөө огт олдохгүй байгаа. За бид нар 8 дугаар хэрэг рүү орох гэж байна. Corey Fair гэдэг нэртэй 17 настай залуу. Энэ хэрэг бол 1991 онд болсон. 91 оны 12 дугаар сарын 23-нд Америк нэгдсэн улсын Орегон мужийн Mount Hood гэдэг. За бид нар Mount Hood гэдэг уулаар бол хоёрч подкаст хийсэн баг шүү. Нэг нь Hood ууланд болсон аврах ажиллагаа, нөгөөх нь Rainier уултай холбоотой тий. Rainier уултай холбоотойгоор дугаар хийжсэн юм байна. За тэнд анх хийхээр явсан баг. Corey бол өөрийн хоёр найзын хамт явсан баг. За тэгээд нөгөө хоёр найзаа дагуулсан явцсан. Тэгээ Corey тэгж утсан юм шиг. За эдний энэ анх хийдэг байсан газрыг ингэж яриад байгаа юм л да. Одоо энэ подкастн дээр ч ярьсан тэр ном дээр шивжээстэй байсан. Буг илбэгтэй байсан гэж энэ газар. Ерөөсөө л баг нүдэн анаал ингээд явхад л баг бугтаа мөрүүлдчихөр тий. Ер нь сайн худлаа ярьдаг бол нэлээд буг ихтэй. Тэгээд яг энэ Corey Fair хоёр найзтайгаа тэнд ан хийхээр очих үед тэнд буггүй байсан нь ерөөсөө маш их сонирхол татсан гэж байна. За тэгээ бүр аргаа аваад эднэр за тэгвэл салъя гэдэг. Тэгээ Corey Fair ганцаар яваад нөгөө хоёр найз нь өөр тийшээ самсан байна л. Тэгээ самж нөгөө хоёр нь явж байгаа. Тэгээ тэд цаг тохирсон байна. За өглөө эрт гарч самж жагаад өдрийн хоолны цагаар буцаад отогтой уулзаж шүүрсэн заа гэсэн баг. Ингээд хоёр найз бол уулзах газараа ирсэн хэсэг хүлээсэн. Corey байдгүй. За илүү цаашаа явцсан байхаа. Эсвэл өөр ямар нэгэн зүйл түн тохиолдсон байхаа гэж бодоод. За төөрсөн байж болох юм гэж бодоод. За ингээд 1 цаг хүлээгээд 2 цаг хүлээгээд 3 цаг хүлээгээд за ер нь өөртөө явъя гэ. За тэгээ Corey-гийн нэрийг дуудаад хашгираад ингээд хайсан боловч олдог. Ингээд ойрны 6 цаг 30 минут болсон. Ингээ энэ үед бол аврах багийнхныг дуудаад за ингээд ирлийн ажиллагаа өрнсөн. За аврагчид бол эхэндээ нэг юм бодоогүй, нэг санаа зовоогүй. Яг л Corey-д бүх зүйл байсан баг. Corey-гийн авч явсан зүйлийг за буутай явсан, хутгатай явсан, сүхтэй явсан. Нөө сансрын үйлчлэгээд байдаг ч тийм нэмгэн нөө дулааныг барих зорилттой тийм. Тэр хүнжлээ авч явсан, луужинтай байсан, шүдэн зүйсэн. Ерөөсөө survival буюу амьд үлдэх бүх зүйл тэр хүнийг одоо юунд байсан. За гэхдээ ирлийн ажиллагааг бол өрнүүлсэн. Corey бас нэг авч явсан зүйл нь юу авч явсан бэ? Бохир ус шүүгээд цэвэршүүлдэг тийм багж авч явсан байдаг. Тэгэхээр энэ бол энэ хүн бас тодорхой хугацаанд бас амьд байх боломжтой гэж үзээд байгаа. За аврагчид бол нэстэг тэрэг ашигласан үнэш нохтын баг, дулаан илрүүлэгч, дуран зэргийг ашиглаад ажиллагаанд орсон баг. За ингээд ажиллагаандаа явж байгаад уудлахгүй гал түлсэн уул мөр олсон баг. Иргэн тойронд нань Corey байгаагүй. За Corey-гийн ээжийнх нь ярьсдаг гоё. Ээж нь бол ярьсан баг. Corey бол анх их дуртай, уул хадаар явах дуртай,
Гэхдээ бол нөгөө city boy гэж хэлсэн баг. Одоо хотын юм те. Хот яг хөдөө өссөн хүүхэд бол биш. Хотын хүүхэд гэдэг. Тэгээд зүг чиг олохтой бол их сайн. Ийм. За Ирлийн багийнхан бол гал төлсөн уул мөрөөс өөр зүйл олоогүй. За тэгээд төөрсөн бол ядаж агаарт буудаж өөрийн байгаа газар мэддгмээр юм харин тийм зүйл бол болоогүй. Энэ дээр бол найзууд нь ч гайхсан, аврагчид ч гайхсан. Магадгүй Кори сандарсан байх, эсвэл хитрхи холдсон байж бас болох юм. За Ирлийн багийнхан Ирлийн үед бас нөгөө одоо чинь айгүйх буухтай газар гэж байгаа байхгүй. Ирлийн багийнхан тэнд явж байхдаа бас буух болж хараагууд нэлээд гайхсан байдаг. За тэгээд яг тэр Ирлийн ажиллагаа өрнөж явах үед нэлээд алсад модон дотор ингээд гал гараад, утаа гараад байгааг харсан байдаг. Яг тийш ингээд нар жарах юм. За тэгээд тийш нь очиж үзэхэд бол юуч байгаагүй. Ирлийн ажиллагаа 8 өдөр үргэлжилсэн байдаг. Тэгээд 8 өдөр үргэлжилсний эцэст бол албан ёсоор Ирлийн ажиллагааг цуцалсан. Харин Корийг хайх ажлыг бол сайн дурынхан бол найзууд нь үргэлжлүүлсэн байна. За тэгээд энэ Ирлийн ажлыг сайн дурынхан аврагчид нийлснээр 110 орчим хүн оролцсон. Маш удаан одоо хайх ажиллагаа үргэлжилсэн боловч ямар нэгэн зүйл олоогүй. Ингээд Корийг алга болсон ингээд бүхэн найдвар ингээд байхгүй бол дуусч байгаа юм л да. За тэгээд Корийг алга болсноос яг 10 сарын дараа хүүд ууланд ан хийхээр явж исэн нэг хэсэг анчид явж хагаад нэлээд тийм залуухан хүүгийн тэгээ залуухан эрэгтэй хүний яс болов гэмээр тийм үлдэгдэл гэж хэлж болохоор тийм зүйлийг нэлээд шигүү модон дотроос олсон байдаг. Энийг бол Кори юуж магадгүй гэж үзээд дуудлага хийсэн байна. За ингээд 30 цагдаа тэнд үзлэг хийхэд бол ангийн буу, үүргэвч, хувцсны тасархай болсон байна. За тэгээд нөгөө тэднийг хайж исэн Ирлийн ажиллагаа өрнөжсэн тэр нэг хэсэг газар байгаа шүү дээ. Тэрнээс 5 км зайтай гэж байгаа байхгүй. Нэлээд холдсон байна гэсэн үг тийм. Тэгээ үүргэвчнээс нь бол сансрын хүнжил гарч ирсэн. Сансрын хүнжил бол хэрэгжилсэн байсан. Луужин, бээлээ бол олдсон байна. За тэгээд Кори бол хэсэг хугацаанд бол амьд байсан гэдэг нь бол тодорхой. Тэгэхээр хэр удаан амьд байсан бэ гэдэг нь бас асуулт хэвээр үлдсэн. За гэхдээ ямар ч байсан бол Коригийн үлдэгдэл бол ингээд олдсон юм харамсалтай хэрэг гарсан байгаа. За 9 дугаар хэрэг. Томас Зигер 33 настай Калифорнид байх Сьерра ууланд 1973 оны 10 дугаар сарын 7-нд ан хийхээр явсан. Мэдээж эргэж ирээгүй. Алга болсноос хойш 3 өдрийн дараа дуудлага ирсэн. За Томас алга болсноо болохоос өмнөхөн бас нэг анчин алга болсон. Яг тэнд нөгөө тэр анчин бол олцсон байна. Олоод яг нөгөө аврагчид олцоод яг ингэ байж дахиад дуудлага ирээ. За Томас Зигер гэдэг хүн алга болчлоо гэсэн байна. За Томас ганцаараа яваагүй. Найзуудтайгаа явсан. За яг Коритой адилхан. Энэ хэрэг бол Коригийн нөгөө Кори ферийн хэрэгтэй тун төстэй. Коритой адилхан бас нэг салж явсан байна. Томас бол нэлээд туршлагатай анчин. За сайн хувцлаж эд хэрэглэлийн бол сайтар бэлдэж авч явсан гэдэг бол найзууд нь хэлсэн. За хайх үед бол цагаагаар нь бас муудсан, Ирлийн ажиллагаанд бас тодорхой хэмжээнд саадуулсан гэсэн ч гэсэн эрэл өрнөсөн. За Томастой холбоотой ямар нэгэн зүйл ерөөсөө тэр хавьяас олоогүй. Гэхдээ энэ Сьерра уул нь өөрөө эргэн тойронд аягүй их зам жим байдаг. Нэг бол машин зам яваал, нэг бол одоо явгууны зам бол явж л байдаг. Тийм учраас бол Томас Зигерт бол аврагдах боломж бол байгаа гэж үзсэн байна. Тэгэхдээ ингээд цаг хугацаа өнгөрөх ихээр ямар ч сэжүүр гарч ирэхгүй, сураг байхгүй байсан учраас ерөөсөө мөрч олдохгүй байсан гэж байна. Гэхдээ одоо нөгөө агаарт буудсан байж магадгүй тэр хавьяас ингээ хайхад нэг хид хид хонгоо болголцсон гэж байна. Тэгээ энэ бол Томасын бууны сумны хонгоо мөн болохыг нь шалгалтаар тогтоосон. Яг л нөгөө авч явжсэн бууныхын загварыг нь бол мэдчихсэн. Тэгээ нэг Томасын авсан хонгоо баг мөн бахаа гэд найзууд нь бол тэгж хэлсэн байдаг. За ямар ч энэ хавар ингээд яваад дохоо мохоогод явж ирсэн нь тодорхой байгаа. Ингээд энэ 10 сарын 7-нд алга болж байгаа. 10 сарын 15-нд буюу Томасыг алга болсноос 8 өдрийн дараа ойн гүнд бас нэг хүн гал төлж байгаа юм уул мөрийг яг уул мөр жоох ингээд алсад гал төлж байгааг ингээд хэсэг хүмүүс харсан баг. Тэгээд тийш нь бол очсон баг. Магадгүй Томас үж магадгүй аврагчд очсон. Тэгвэл тэр гал төлжсэн газраас бол юу ч болоогүй. Гэсэн ч одоо яг ингээд нөгөө Томастой холбоотой бүр ямар ч сураг ажиг байхгүй юм байдалтай болсон баг л да. За өнөөдрийн подкастын сүүлчийн хэрэг бас нэг анчин Дэн Кэмпбелл. За Дэн Кэмпбеллийн хувьд 42 настай Йеллоустоуны байгалийн цогцлборт газар бугын ивэр түүхээр орсон байна. Тэгээ энэ дээр нөгөө бугын ивэрийг түүхийг бас хориглд юм байна. Самаагүй тэгж орохгүй. Тэгээд яг маань хүн бол найз сүгээрээ машинтай хургуулээд хамгийн сүүл найз сүл харсан байна. Тэгээд нэг жоох тийм бөглөө газар л явсан байна. Энийг бас хууль хүчнээс нуугдаад тий.
За тэгээ Campbell бол найз хүнтэйгээ 2 өдрийн дараа уулзахаар төлөвлөсөн байсан. За тэгээ мэдээж хугацаанд бол ирээгүй. Ингээд найз бүсгүй болох Tracy дуудлага өгснөөр за Dan Campbell-ыг хайх ажил өрнөсөн. 4-р сарын 8-нд энэ ажил өрнөөд за энд бол Yellowstone-ийн байгаль хамгаалагчид цагдаа нар за өнөш нухтын баг нэг нисдэг тэрэг гээд ингээд бас том бүрэлдэхүүнтэй баг энэ ажиллагаанд дайчлагдсан. За яг энэ үед бол цас нэлээд орсон. Тэгээд ирлийн ажиллагаанд бол нэлээд хүндрэл очсон баг. За ирлийн баг бол самд хийсэн гэсэн ямар нэг уулмөр ерөөсөө олоогүй. Ингээд 5-р сарын 30 хүртэл хайж үзээд тэгээд яг 5-р сарын 30-нд эдэрч юу болсон бэ? Нэлээд бөглөө эсрэг нэг тийм гал төссөн уулмөр болсон байдаг. Хүн онсон байх магадaltaй нэг тийм нэг 2 ч газар болсон байдаг. А тэгээд Дэний хувьд бол аялалд энэ юунд явах мэдээж 2 хоногийн илүү төлөвлөж байгаас нэг их зүйл авч яваагүй гэж байгаа байхгүй. Тэгээд ийм удаан хугацаанд бол тисэж байна гэдэг бол мэдээж хэцүү. За тэгээд тэр гал төлсөн тэр газараас нь олдсон зүйлийг үр хөвч олцсон. Хуурай хоол олцсон. Одоо нөгөө биен гэж яддаг ингээд усан тэнгууд ингээд дэвтээд иддэг. Тийм хоол олсон. Шүдэн золсон баг. За ийм зүйлсүүд гарч ирсэн. А Дэний хувьд бол өөрөө байдаг. За энд бол яг нөгөө хууль бусаар нөгөө ивэр түүхээр хүмүүс бол ирдэг. А тэгээ энэ бол асуудал болдог учраас байгаль хамгаалагчид аль болох мэддэхгүйгээр илүү зэлүүд газар руу буудлахыг оролддог баг. За ямар ч энэ ирлийн баг бол яг ийм зүйл олсноос өөр бол ямар нэг үр дүн түрээгүй. За Дэний ар гэрийнхэн бол энд бол гэмт хэрэг байсан байж магадгүй. Яг тэгэхээр энд нөгөө бас хууль бус нөхдүүд холигдчих юм магадaltaй гэж үздэг учраас энэ бас гэмт хэргийн шинжтэй байсан байж магадгүй. Хин нэгний гарт бас нас барсан байх боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ дээр бол яг эцсийн байдлаар нотлсон зүйл байхгүй. За тэгээд юу тохиолдсон талаараа бол нууцлаг хэвээрээ үлдсэн. Дэний эхнэр болон Дэний төрсөн дүү бол одоо ч гэсэн Дэнийг одоо ороод ирж магадгүй гэдэг ингээд ерөнхийдөө хүлээгээ сууж идэг гэсэн ийм одоо зүйлийг бол ярьсан байна. За эрхэмд үзэгчтэй Frame Podcast-ийн өнөөдрийн дугаар энэ түрээд жаргаж байна. Хэрвээ манай контентууд та бүхэн таалагддаг бол манай суугт subscribe дарж нэгдснээр 5 дахь өдөр болгоны дугаарыг та бүхэн бас алгасалгүй үзэх боломжтой. За мөн доор гарч байгаа хандивын дансанд та бүхэн хэрвээ 1000 төгрөг хийх юм бол за энэ бол биднийг бас дараагийн контентуудыг хийхэд маш том дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг та бүхэн бас ойлгоорой. За ингээд дараагийнхаа болсон явдлаар уулзцгаая. Баяр таа.